Цэвэг өгөөд би монгол хүн байна ажилд орё гэхээр ингээд гайхдаг тий байсан. Одоо бол нөгөө эхнээсээ Америкт очсон монголчууд маань их сайн нэрийг үлдээж яваа. За сайн байцгаана уу өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Ирландийн 3 дахь том хот болол Лимерик хотод байрлалтай Limerick Language Center сургуулийн маань төлөөлөгч ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? За Монголд ирсэн сэтгэл хэр байна? Хэдэн жилийн дараа ирж байгаа вэ? 2 жилийн дараа Монголд ирж байна. Ирсэн сэтгэл үнэхээр сайхан. Монголынхаа нарыг маш их сансан байна. Цаг агаар их сайхан байна. Гэр бүл маань сайхан байна. Үнэхээр сайхан байна. Тэр хэлний яг 2 жил гэдэг нь хэлний бэлтгэлээрээ ингэ байсан гэсэн үг үү? Яасан гэсэн үг. Тийм яг эхний хаа бэлтгэлээр 8 сараар явдаг виза 3 сунгах эрхийн дагуу яг 2 жил болж байгаа. За өнөөдөр бид хоёр яг Лимерик хотод сонгон суралцахаар шийдсэн оюутнуудынхаа хамгийн их асуудаг тийм түгээмэл асуултанд талаар ярилцахаар болсон байгаа. За тэгэхээр одоо хамгийн эхлээд өөрийгөө танилцуулъя дээ хоёлаа тавчхан. За хизээ төлөөлөгч менежерээр нь ингээд ажиллаж байгаа вэ? За намайг Ямгэрл гэдэг Limerick Language Center сургуульд 2024 оны 8 сараас эхэлж ажиллаж байгаа. Ирланд улсад бол 23 оны 9 сард очиж исэн. Анхнаасаа очихдоо Limerick хотоо зорж сонгож очиж исэн. Тэгээд тэндээ хот солилгоор яг 2 жил амьдарсан. Тэгэхээр яг 2 жил яг Limerickтэй байсан. Дараа дараагийн сонголтоо ч гэсэн Limerickтэй хийсэн гэрийг сонирхолтой байна л да. Тэгэхээр яг яагаад Ирланд улсыг сонгоод мөн яагаад Limerick хотыг сонгосон бэ? За Ирландыг сонгосон шалтгаан бол яг л суурь үндсэн ганц хүчин зүйл болох англи хэл байсан. Англи хэлийг сонгохын тулд Ирландыг авсан. Бусад англи хэлтэй орнуудыг бодвол Ирланд руу одоо эхний ээлжинд гарч амьдрахад бол хамгийн боломжийн үнэтэй байсан учраас Ирланд улсыг англи хэлийг нь мөн боломжийн үнийг нь харж сонгож байсан. Limerick хотын хувьд болохоор арай монголчууд цөөхөнтэй. Тэгээд бусад хотуудаас яг Irish уугуул иргэд арай олонтой. Тэгээд оюутнуудын хот гэж одоо яг соёл боловсролын хот, оюутнууд илүү одоо амьдардаг юм залуусын хот гэж яригдчихсэн учраас тухайн үед яг Limerick хотоо сонгож исэн. Тэгээд сонголт мэрэгэн байсан. За манай байгууллагын чинь Limerick хотын яг 5 сургуультай хамтарч ажиллаж яг Limerick Language Center-ийн сургууль маань монгол оюутны хувьд бол маш багатай байгаа тий. Тэгэхээр яг одоогоор яг сургуульд нь юу хэдэн монголчууд байгаа вэ? За манай сургууль бол маш сүүл монголчуудад танигдсан сургууль. Анх бол Монголд энэ сургуулийн талаар огт сонсож байгаагүй. Би өөрөө Ирландд Limerick хотод очсныхаа дараа гадаад хүүхдүүдээс ам дамжиж сонсч ирсэн сургуулийн талаар тэгээд судалж үзээд мэдээд тэгээд ажилд орохоор сонирхож өөрөө очиж ажилд орж исэн. За тэрнээс хойш Монгол зах зээлд одоо намайг ажилд орсноос хойш манай сургууль Монгол зах зээлд яг ингэж нэвтэрч орж ирсэн. Тэр одоогийн байдлаар нэг 30-аас 40 хүүхэд сурдаг гэж үздэг. Гэхдээ үүнээс одоо нөгөө хүүхдүүд маань 6 сарын хичээлээ дуусгаад холидей авдаг, амралтаа авдаг ингээд гарч ордог тий. Яг тэгэхээр моментыг тоолох юм бол яг одоогоор тэдэн хүүхэд би гэж бүр шууд тоо хэлэх бол тохиромжгүй. Гэхдээ манай сургууль баттай хэлэхэд хамгийн бага монгол оюутан сурдаг сургууль бол яахын аргагүй мөн байгаа. За тэгэхээр их сонирхолтой санагдаж байна л да тий. За тэгэхээр Limerick Language сургуулийг хүүхдүүд юу нь яг яагаад сонгоод байна тий. За хамгийн анхны удаа сонгодог маа гэхэд яг 2 дахь удаа сонгох болсон шалтгаан нь яг юу байгаад байна? Тэр сургуульд одоо ямар нэгэн бусад сургуулиудаас тийм онцлог хөтөлбөрүүд ч юм уу тий. Яг юугаараа тийм онцлог вэ? За манай сургууль энэ жил 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа хамгийн ууган сургууль, маш туршлагатай сургууль. Тэгээд их олон жил үйл ажиллагаагаа явуулчихсан саяхан л Монголоос хүүхдүүд татаж эхэлж байгаа сургууль болохоор ер нь бол хамгийн их нэг өөр улс орны хүүхдүүд их холигдмал. За манай сургууль дээрээс нь багш нартаа доор иж 5 жил англи хэлийг одоо заах туршлагатай багш нарыг ажилд авч туршлагатай багш нараар хамт олноо бүрдүүлдэг. Тэгээд тухайн сурагчаас англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй байхыг нь одоо ингэж дэмжиж өгдөг учраас манай сургуульд 2 дахь сонголтоо хийхээр сонгож байгаа хүмүүс бол ихэвчлэн дандаа цаашаа карьерийг өгч байгаа академик түвшний англи хэл сурахыг үнэхээр хүсэж байгаа, зэгцтэй сурмаар байгаа, тэрийгээ сайжруулмаар байгаа, их сургуульд ормоор байгаа хүүхдүүдэд IELTS-ийн оноо, Cambridge оноогоо хангалттай авах хэмжээнд чанартай сурахын тулд хүүхдүүд тэрийгээ харж илүү сонгож орж ирдэг ийм сургууль байгаа. Манай сургуулиас маш их одоо яг үндсэн Irish culture буюу одоо тухайн ивент, тухайн соёлыг хүүхдүүдтэй одоо түгээн дэлгэрүүлж 7 хоног бүр activity үйл ажиллагаанд одоо яг Irish соёлыг нэвтж шингээсэн маш гоё сонин содон адил адилтай үйл ажиллагаануудыг 7 хоног бүр
зохион байгуулдаг нь бас хүүхдүүдийн сонирхлыг их татдаг болов. Тэгэхээр яг сургуулиас гаднах үйл ажиллагаанд бас оюутнуудад илүү сонирхолтой байдаг шүү дээ. Тэгээд тэр нь татдаг гэхээр яг Монгол оюутнуудад зориулсан ч юм уу эсвэл яг олон улсын оюутнуудад зориулсан тийм гадуурх аялал байдаг уу? Одоо жишээ нь Монгол оюутнуудад гэхэд одоо наадмыг ч юм уу яг танаас архивуудыг яаж тэмдэглэдэг вэ? За, наадмын хувьд сая өнгөрсөн наадмаар би өөрөө Монголд байж таарлаа л да. Түүнээс би бол манай сургууль өнгөрсөн цагаан сарыг маш сайхан өргөн дэлгэр тэмдэглэсэн манай сургууль. Наадмын хувьд би өөрөө Монголд байж таарсан учраас тэнцээ яг гардан зохион байгуулах хүн хамстаас болоод чимээгүй өнгөрчлөө. Түүнээс биш манай хол санаачлаад хүүхдүүд маань нийлээд одоо бие илэрхийлээд сургуулийн удирдлага хэлээд бид нар ийм хиймээр наа гэх юм бол бүр үнэхээр бүр welcome хүүхдүүд авч тэрийг ингэ дэмжиж хийж өгдөг байгаа. Аяллалын хувьд олон улсын оюутнуудын нэгтгэсэн тийм одоо city tour ч юм уу тиймэрхүү аялал бол хийдэг үү? Хөтөлбөрт нь орсон байдаг уу? Байдаг. За манай сургууль оюутнуудаа хүлээж аваад хамгийн эхний баасан гарын 2 цагт induction day буюу сургуулийн одоо процесс, сургуулийн явц, сургуулийн одоо дүрм журмж гэдэг юм уу тий одоо Лимерк хотын ойр орчмыг танилцуулаад тэгээд welcome tour хийж хотоороо ингэж дагуулж гардаг. Мөн activity үйл ажиллагааныхаа хүрээнд одоо манай хотод 1200 оны одоо John King-ийн Castle гэдэг их алдартай одоо юу цайз бий. Irish хүмүүс бол танаа Чингис хаан тажицоо гэж ярьдаг. Тэр сүм рүү очилдог, музей рүү явж зочилдог. За хүүхдүүдийн санал байвал өөр тишээж явж болдог. Хот хоорондуудад хүртэл амралтын өдрүүдэд аяллыг зохион байнгын зохион байгуулж байдаг. За сургуулийн хувьд ийм байна тий. За одоо тэгвэл яг Лимерк хотод амьдарч байгаа сурагчдын талаар ярилцъя. Ер нь бол ажил олдоц, байр олдоц дээр хүмүүсийн бүр хамгийн их санаа зовдөг зүйл нь байдаг. Тэгэхээр ялангуяа нөгөө Даблин гэх нийслэлтэн байхаас илүү танай сургуулийн Лимеркэд байгаа дээ шүү дээ. Өөрөө бас 2 жил амьдарсны хувьд болохоор яг тэр ажил олдоц, байр олдсон яг өнөө цагт яг ямар байгаа вэ? Анх очсноос илүү одоо илбэг байгаа юу тий? Байр олдсон юм хэр байгаа вэ? За байр олдсон хувьд гэх юм бол одоо Даблин хотод зөөрлөвөл Даблин хотод одоо 2 хүний өрөө түрээслэх мөнгөөр Лимерк хотод сингл өрөө олох боломжтой. Одоо 2 хүний өрөө Лимеркийн 2 хүний өрөө одоо Даблины 2 хүний өрөөтэй харьцуулах юм бол хямдхан тусдаг. Одоо зүгээр 2 тавраартай энгийн өрөө одоо Даблин хотод түрээслэх хүнээр Лимерк хотод хотын төвдөө өрөөнд дотроо одоо тустай одоо байны өрөөтэй тийм одоо илүү тоглог тийм хаваас түрээслэх юм уу тийм боломж би Лимеркэд бол байрны олдоц байна. Яг уу зайн хэр байх уу, хотын төвд байх уу, хэдүүлээ өрөөндөө байх уу гэдгээс хамаарат тухайн хүний одоо сонирхолтой ямар хүмүүсийн ландлорд нь ямар хүн байна гэдгээс хамаарат хүмүүсээс сонголтоо хийж болохоор тийм байгаа. Ажил олдсон хувьд гэх юм бол за намайг анх Лимерк хотод очиж байх үед ажил олгогч нар монголчууд гэж мэддэггүй байлаа. Тэ хүмүүс ингээд цэвэг өгөөд би монголхан байна ажилд орё гэхээр ингээд гайхдаг тий байсан. Одоо бол нөгөө эхнээсээ Лимеркэд очсон монголчууд маань их сайн нэрийг үлдээж яваа. Одоо их байгууллагууд, их газрууд, их үйлчлэгийн газрууд монголчууд гэдэг талаар ойлголт авсан. Тэднийг ажиллуулад сурцсан. Одоо өмнө нь бол одоо нэг байгууллагт нэг монгол хүн байх үгүй нь одоо аюу ховор байлаа. Одоо бол нэг байгууллагт 2-3 монгол хүн ажиллаж ордог ч юм уу тий. Нэг нь ажилд орчиход дахиад нэг найзаагаа оруулдаг ч юм уу. Ингээд нэг сайн мөртөө яваад хахаар ажил олдсон бас яг дагаад Ирландчуудын хувьд тэнд байгаа цагаачдын хувьд ажил олгогч нарын хувьд монголчууд одоо сайн танигдж байгаа. Тэгэхээр анх очиж байгаа оюутнууд маань үйлчлэгийн ажил бол юм төлхөө хийдэг шүү дээ тий. Одоо бариста, маникюр, педикюр гэх мэтчлэн яг нийтлэг эдгээр ажлуудын бол олддог. Тэгэхээр яг одоо Лимерк хотод бол яг тийм сертификаттай очих юм бол эсвэл яг дөнгөж нөгөө англи хэлний нэг анхан шаттай ч юм уу хүмүүст хэр одоо ажил олдсон байдаг бай. Ямар хөө ажил олдсон бас байх боломжтой байна. Ажил хайж байгаа хүмүүсд зөвлөгөө өгөхөд хэлнийхээ төвшөнд тааруулж ажиллаа хайсан дээр юм болов. Тэгэх юм бол ажил олох процессыг илүү хурцгаж чадах юм болов гэж би хардаг. Жишээлбэл одоо хэл маань жоохон таархан байгаа дөнгөж хэлийг сурч эхэлж байгаа хүмүүс маань очиж байгаа бол эхний ээлжинд цэвэрлэгээний ажил юм уу галтгооны ажил хайсан илүү одоо олдцтой бөгөөд өөрийгөө олсон ажилдаа тогтож үлдэхэд бас нэмэртэй болов гэж би харж байгаа. Харин бариста зөөгч ресепшн гэдэг ажлын одоо местүүдээр одоо бариста ч гэдэг юм
юм уу тий. Иймэрхүү ажлуудаар бол англи хэл нь нэлээд дайггүй болчихсон. Эсвэл эхний нэлээд дайггүй англи хэлтэй хүүхдүүд Ирланд цаашаа сурахаар очиж байгаа бол тийм хүүхдүүд тийм ажил хайх нь илүү дээр юм болов уу гэж юм бол харж байгаа. Тэгэхээр цэвэрлэгээний ажил эхлээд хийж байгаа, цэвэрлэгээ их зураа хэлээ сонсоод тий сайжруулж агаад яваанда тийм communication шаардсан, харилцаа шаардсан яг тийм үйлчлэгээний газруудад ажилд орох юм бол илүү доктор сургалттай орлогоо баталгаатай аваа явж чадна гэж би хараад байгаа байхгүй. Хэлнийх нь байдал нь одоохондоо яг тийм хангалттай хэмжээнд хүрэхгүй хэрнээ зөөгч ажил хайгаад байдаг. За тэгээд нэг тренинг хийгээд 1-2 цаг ажиллаад үзсэн чинь нэг хангалтгүй байгаад байдаг. За тэгээд дахиад дуудахгүй байгаад тэр хүн нэг сэтгэл зүйн хувьд ингээд улам өөр ингээд жоохон унтраах мэрэгтэй болох гээд байдаг. Тэгэхээр өөр хүн хэлний байдлаас өөр хүн юу хийж чаддаг вэ гэдгийг сайн бодож харж агаад CV-гээ хаана өгөөж хаавар ажил яах вэ гэж хайвал илүү үр дүнтэй ажил хайлт болж үр дүнтэй болох юм болов. Тэгвэл заавал одоо заавал Даблин хот гэлгүйгээр Америк хотод ч гэсэн ажил байрны олдоц бол яг зөндөө юм байгаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ? Ийм боломжтой гэсэн. Одоо шууд хамгийн бардам хэлэхэд өсчний ажил салбар үнэхээр эрэлттэй шүү. Тийм өсчин мэрэгчлээ хүмүүс, тоож мэрэгчлээ хүмүүс юу нэхэр боломжтой байв. Үнээр боломжтой. Үнээр боломжтой. Тоогооч мэрэгжилтэй битгий хэл тоогооч мэрэгжилгүүн ч очиж тоогооч болчихдог шүү дээ. Тэгвэл ер нь бол боломж бол нэлээд байгаа юм биш үү? Тийм тухайн хүний ер нь бол хэр чадвартай одоо бас нэг юм чадвар эзэмшээд явуул их зүгээр гэдэг дээ шүү дээ. Одоо жишээ нь бариста барина эсвэл маникюр педикюр эсвэл нөгөө өсчин тий тоогооч тэр юм чадвартай хүн дээр юу очиод яг тоогооч гэхэд бол яг нэг очиод сургаад авчих болно гэдэг шиг бусад мэрэгчлүүд нь ч гэсэн сургаад авчих юм боломжтой юу? Ямар нэг чадвартай байсан дээр үү? Мэдээж чадвартай байсан дээр илүү их цаг хэмнэж илүү их ажил олох одоо багтлалаа хурцгаж нэмэгдүүлж ингэж ойлгож байна. За ялангуяа одоо сохноос суулгадаг хүмүүс ч гэнэ үү тий хэрвээ чадвартай болсон дээсээ сертификат авсан за тэр сертификатаа бүр ингэ Монголоос англи хэл дээр аваад очиж байгаа хүүхдүүд бол бүр ингэ ажилд орох процессаа маш хурцгаж ийн л гэж ойлгож байна. Очоод сурчий, очоод хийчээ гэвэл та энд цаг зарцуулна, мөнгө зарцуулна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За яг үүнтэй за яг энэ ташрамд бол манай байгууллагын бүртгэлээ үүсгэсэн, гэрээгээ үүсгэсэн оюутнуудтай манай лоялти хөтөлбөрийг нэвтрүүлж оруулж ирсэн. За энэ нь бол тухайн чадвартай байвал зүгээр гэж байгаа шүү дээ. Яг үүнээр үндэслэн жишээ нь баристаны сургалт ихийн одоо баристаны сертификат авахар бол манай байгууллагын бүртгэлсэн хүмүүс нь 20% хөнгөлтэй Монголын баристаны холбоонд явах боломжтой. За мөн англи хэлээр тодорхой хэмжээний түвшинд хүргээд явъя гэвэл универсал сургалтын төвд бас 20% хөнгөлтэй явах боломжтой. За тэгээ ур чадварын академи ямар нэг чадвар те нөгөө маникюр, педикюр, самус гэдэг ааш амны эрэлттэй байдаг. Ийм мэргэжлүүдийг бас ингээд тодорхой хэмжээнд эзэмшээ, бас нэг сертификаттай явъя гэвэл ур чадварын академид 10% хөнгөлтэй явах боломжийг оюутнуудад олгож байгаа шүү. Хамгийн гол нь яг гэрээгээ байгуулсан оюутнуудаа энэ хүү 3 эрхийн бичиг өгч байгаа шүү. Үнэхээр сайхан боломж байна. За одоо тэгвэл 2 жил байсан тий. Зарим хүмүүс энэ хугацаанд урт санагдана. Зарим хүмүүс нь богино санагдаж байна тий. Тэгэхээр миний хувьд бол ер нь богино байна. Богино хугацаанд гэхэд ингээд бүхэл бүтэн Америк хотын сайн шилдэг сургуулийн төлөөлөгч менежер ингээд ажиллаж ийн гэдэг нь бол маш том давуу талтай бас чадвартай санагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол оюутнуудад ч гэсэн ингээд ер нь өөрийнхөө чадварыг ашиглаад төлөөлөгч болоод төлөөлөгч менежер болох юм боломж бол ер нь нээлттэй байдаг уу? Үнэхээр нээлттэй шүү. Би ч гэсэн тийм ажилд авмаар байгаа шүү. Гол нь ингээд хүнтэй харилцахтаа тав тухтай мэдрэмжтэй тий маркетинг борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол холбогдорой. Мөн манай сургуулийн хувьд скутер болон дугуйны үнэгүй зогсоолтой. Оо тийм үү. Энэ маань оюутнуудад айгүй их нөгөө яг өдөр тутамдаа амьдралтанд тохиолдож байгаа одоо зүйлийнхэн маш том хилтэн болж өгдөг. Хүүхдүүд скутерийг алдчих гад байдаг шүү дээ. Тэгээ годомжин тавихаар эсвэл айгүй өдөр алган 5 евроны ч юм уу төлбөртэй зогсоолт тавих хэрэг болдог. Манай сургуулийн хувьд болохоор скутер болон дугуйны үнэгүй зогсоолтой. Энэ бас үнэхээр давуу тал болж өгдөг байгаа. Мөн манай сургуульд гэрээсээ хол байгаа хүүхдүүд, удаан хугацаагаар байгаа хүүхдүүд гэдгийг айгүй ойлгож юмыг нь ярилцах одоо яг mental support буюу одоо яг сэтгэл зүйч гэсэн үг тий бараг тийм яг мэрэгжлийн сэтгэл зүйч бол биш гэхдээ тухайн хүүхдэд одоо соёлын ялгааны ямар эсвэл харилцааны ямар нэг асуудалд орох эсвэл энэ одоо яг ингээд ганцаардах мэдрэмж мэдрэх ганцаараа байгаа мэдрэмж мэдрэх яг нэг хүнтэй ярилцмаар байгаа мэдрэмж мэдрэх эсвэл ингээд илүү practice ярилцлага хийх тохиолдолд эсвэл бүр найз нөхөд хайж байгаа хүн одоо тийм хүүхдэд ярилцаж зөвлөх өгөх найз зүг ойлгох тусалж дэмжих
тийм бүр ажилтан байгаа. Энэ бол бүр анх удаа сонсч ирсэн маш том давуу тал юм тий. Одоо ер нь хүмүүсийн гэрээсээ хоолоос ялангуяа 1-3 сарын хугацаанд бол хөлөө олох гэж тий ер нь сэтгэл зүйн талаас жаа хүндрэлтэй байгаад байдаг шүү дээ. Энэ болгонтэй л ингэж хөлөөдөө шууд ороод ярьчин гэсэн үг үү тий. Тэгнээс манай одоо 18 наснаас ахуулаад насан турш хүмүүс хүртэл ингээ гэрээсээ хоолойхоор битгэрдэг шүү дээ тийм хин нэгэнтэй ярилцмаар санагдана ямар нэг хүмүүстэй одоо харилцааны ямар нэг хүмүүстэй ойлголцохгүй байгаа мэдрэмж төрн тэр үедээ ингээ зөвлөгөө аваад ярилцаад сэтгэлээ хангалтгоод ингээд одоо тэр хүүхдийн сэтгэл зүгээр нь тамирт ихэд байх тэр дэмжлэгийг үзүүлэх зорилгоор бүр тийм маш сайхан энергитэй, маш сайхан ярилцлага хөгжилтэй хөөртэй манай Сорка маань ажилладаг байгаа. За тэгвэл энэ зөв үнэхээр гоё мэдээ шүү. Тэгвэл яалтчгүй Лимерк Language Center сургуулийг сонгох бол ялцчгүй том шалтгаан юм биш үү тийм ээ. За тэгвэл ингээ Монгол ирсэнтэй холбогдуулаа яг Монгол оюутнуудтай ямар тийм хөнгөлөлт урамшуулалтай ирсэн бэ? За энэ өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөд манай сургууль 2490 евроноос 1699 евро болж энэ сар үнэхээр онцгой хямдралыг үзүүлэхээр шийдсэн байгаа. Өглөө өдрийн анги. Тийм өглөө өдрийн анги маань яг ижилхэн үнээр олгож байгаа. Яа тэгэхээр хүүхдүүдэд маань ямар нэг сонголт хийхдээ ижил тэгш боломжийг хүртээсэй гэсэн утгаар одоо ийм үнийг та бүхэндээ санал болгохоор энэ сар бид ажиллаж байна. Мөн өдөрлөгт маань хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс Азийн суулгаар тодруулж 2 хүүхдэд 50% тэтгэлэг олгохоор болсон байгаа. Тэгэхээр нэлээд одоо санхүүгээ бол маш сайн хэмнэ гэсэн үг шүү дээ. 1690 чинь одоогийн аншаа бодоход нэг 7 саятай байгаа. Тэндээсээ ингээд 50% тэтгэлэг олгоно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ боломжийг битгий алдаарай. За хэрвээ энэ боломжийг эзэн болохыг хүсвэл та 8 сарын 9-10-11-ний өдөр Лимерк Language сургуулийн маань өдөрлөг болно. Мөн манай Ирландын боловсон төв агентлагийн зүгээс 50-аас 100 евроны хөнгөлөлтийг идэх болно. Та ганцаараа ирсэн ч бай, хоёулаа ирсэн ч бай, хөнгөлөлтийг бол идэх болно. За тэгээд өнөөдөр өөрийнхөө туршлага болон Лимерк Language сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээд удахгүй болцгаая. Утгаалцгаая. За баяртай.